Дахиад тодтоод хэлье. 16 дэд сайдыг ажилуулахын тулд 3789 иргэний татвараар амьдрдгийн байна шүү гэдгийг энэний цаана тэгвэл төрийн албаны бүтэц гэдэг зүйл ямар их том үр дагавартай вэ гэдгийг. За тэгээд ингээ ярихлаар нөгөө талд нь арчилсан намын хэдэн хяналтын менежер, бүтээмжийн менежерээс болоод тэрийг цонгоцсноор тэрийг ингэснээр гэдэг ардчилсан намын хувьд нийтдээ та бүхэнтэй танаа засгийн газартаа танаа намтай хамтарч ажиллаад 25 хүн л томилсон юм байна л. 25 менежер томилсон гэж бид нар ойлгож. Одоо та нарын мэдээлэлээс л харахад гэтэл энэний цаана ямар их том асуудал тэр 200 мянга энэний цаана жилд хэдэн 10 мянгаар нэмэгдэж байгаа энэ төрийн алуу гэдэг чинь ямар үр дагавартай вэ гэдгийг нэг талаараа харуулж байна. Мөн арчилсан намын хувьд ямарваа нэг нь олон нийтэд бас нэг PR явахдаа арчилсан нам хэдэн менежерээ хамгаалж гин гэж. Энд ямарваа нэгэн тийм одоо жишээ миний зүгээс аль нэг сайдад, ерөнхий сайдад арчилсан намын менежерийг үлдээж өгөөч. Ингүүл тгий. Эннээс болж ингэж гин гэдэг өчүүхэн төдийч энд арчилсан нам тийм яриа байхгүй бид бүгдийн зүгээс нэг юм зарчмын шаардлагын хажууд нэг ийм хувь хувьсгалын жижиг юм энэний цаана ярьжсэн тохиолдолч байхгүй гэдгийг бас би улаан өөрөөрөө бас хэлж чаднаа. Энд ямарваа нэгэн тийм жижиг сажиг энэний цаатлын асуудал бас байхгүй шүү гэдгийг олон нийтэд бас энийг хэлэх хэрэгтэй байх юм. Энэ мэдээллийг хэрэгслээр буруу зөрүү ойлголтуудыг түгээдэг арчилсан нам жижиг зүйлээр шантаж хийж гэнэ гэдэг. Энэ бол ингээд зарчмын шаардлагууд байсан шүү гэдэг хэлий. Энэ төгсгөлийн асуулт үү дараа асуулт байгаа юу? За энэ төгсгөлийн асуулт дуусч байгаа. Тэгэхээр 2026 онд ерөнхий сайдаа юу өөрчлөгдөх вэ? Бас одоо бид нар ингээд ард иргэдийн итгэлийг алдаад, эдийн засгаа унгаад, энийн дээр за би зөвхөн хяналтын болон бүтээмжийн менежерийн тухай асуудал тэрээгүй. Төрийн чигүүргийн дахин инженерчлэл илүү ард иргэдтэй ээлтэй, олон түмэнд тустай, хяналттай, авилгагүй, ил тод ийм төрийн тогтолцооны дахин бүтцийг дахин том утгаар нь засаалуулах. Энэ 16 дэд сайдын ч асуудал биш. Энэ 220 мянган төрд ажиллаж байгаа хүмүүсийг үр дүн бүтээмжид нь уялдуулж салинжуулдаг, үр дүнгийн хяндаг тогтолцооны тухай байна. Тэр 16 дэд сайд үр дүнтэй, бүтээмжтэй, өгөөчтэй ажиллаж байвал ард иргэдтэй хэрэгтэй асуудал шийдэж байвал тэр хүмүүс ажиллах ёстой. Эсвэл тэр бүтээмжийн чанар, хяналтын чанар менежүүд үр дүнгuu зардал гаргаж байгаа. Ямар ч ажил хийж бүтээхгүй байгаа тэр орон тоонуудыг бол цамхтах ёстой. Энэ бол ерөөсөө орчин үеийн төрийн чиг хандлага үүнтэй нийцүүлсэн цогц өөрчлөлт хуулийн төслийг засгийн газраас улсыг хур дөрвөн барихаар төлөвлөж байна. Энэ бол ерөөсөө нийт төрийн албаны бүтцийн одоо дахин инженерчлэлийн асуудал гэж. Ингэжээж нөгөө ард иргэдээ ойрхон ээлтэй хүн сурталч хэрэгдлэгүй авилгагүй ийм ээлтэй төрийн алба үйлчлэгийг бий болгох ёстой. Түүнээс шинэ нэг 16-17-8 дэд сайдын асуудал биш. Төр үндсэндээ хөнгөн шуурхай ард иргэдээ ойрхон байх нь одоо энэ арчилсан төрийн хамгийн гол эрхэм зорилго байх ёстой. Тийм учраас төрийн чиг үүрэг, шаардлагагүй чиг үүргүүд зөвхөн хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр бид үнэлгээ хийж үзэхэд гадаадын одоо аргачлалаар хийж үзэхэд 114 огт шаардлагагүй чиг үүрэг 1900-гээ давхарцсан чиг үүргүүд байж байна. Одоо байгаль орчны яам дээр орон нутагт улсын хэмжээнд энэ чиг үүргүүдийг оновчтой хуваарлж энэ процессыг дахин инженерчилж хэн юугаар хариуцах юм бэ гэдэг асуудлыг тодорхойлохгүй бол салбар өөр хяналттай болсон. Энэ хяналт гэдэг бол өөр авилгагүй тогтолцооны суурь бас ард иргэдэд ойрхон үйлчлэгээний тогтолцоо юм.